Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сөгөөд харуулж сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин өргөө. Улаанбаатар хотод 15 цаг 11 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Од Эрдэнээр илүү шипийн нэвтрүүлгийг хамтран хүргэнэ. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар датагаа үржүүлээд нэмэлтээр хүрд эргүүлж бэлэг аваарай гэсэн үрэтэйгээр Mobicom хамтран ажиллана. За мөн өнөөдрөөс өглөө бүр гэсэн үрэтэйгээр GatPro нэмэх ашигтай бактери хамтран ажиллана. За өнөөдөр бол мегмар гараг бид нар яадгүй гэхэлэр манай гэр гэдэг сэдвийн хүрээнд ярьдаг. За ер нь байдаг юмнуудыг бараг дуусгасан. Ер нь яриад ер нь бараг л дуусгаж байгаа. Электрон бараа ер нь яриаггүй ч юм алга. За өнөөдрийн тухайд бол бид нар танаад байдаг ханын цаг гэдэг нэрт. За танаад хаа ямар ханын цаг вэ? За одоо манайд бол шүү дээ зүгээр л нэг энгийн электрон цаг байгаа. Электрон цаг буюу тоо гардаг. Тийм цаг. Улаантай. Улаан гэрэлтэй тийм цаг. Ягаад тэгэхээр ингээд нөгөө би юундаа хатцсан байдгийг. Хаалган талтаа хатцсан байдгийг. Гарахад нөгөө нэг ингээд өглөөс ирээд ингээд харахад цаг ингээд шууд шүнч байсан харахад харагддаг тийм гэрэлтэй учраас амралдаа тэгээ нөгөө дуу чимээ байдаггүй цаг чинь нэг чик гэдэг бас нэг ингээд нэг хүн чимээ сонсогдоод байдаг шин электрон цагны нэг давуу тал нь бол тийм чимээ байхгүй тийм тэр чинь ингээд нэг юм яг жоохон юм нөгөө OCD мэдээтэй хүнд бол эвгүүгээд байгаа шин чик гэдэг чинь айгу хэцүү юм айгу хэцүү гэсэн тэгээд тийм байхгүй ингээд байж идэг зүгээр дээхэн үедээ манад байсан цаг. Нэр одоо танад ямар цаг байгаа юм? Манад болохоор зүгээр л нөгөө нэг яг тоотой ингээд нөгөө зүүн иргэдэг тийм цаг байгаа. Кварц цаг. Кварц цаг гэх юм. Батарей ээждэг. Тийм. Тэгээд тэр болохоор яг байрлуулсан газар ингээд их юм бол унтлагын өрөөнөөс чарагддаг, том өрөөнөөс чарагддаг. Яг тэр хоёрын голт нь авч хадсан байхгүй. Тэгэхээр коридорт гэсэн үг. Тийм, ер нь коридорт гэсэн үг. Тэгэхээр аль ч өрөөнд байсан цагаа харчна. Тэгээд тэрнээс гадна манад нөгөө нэг юм сувнерүүд дотор жижигэн цагтай байдаг шүү дээ. Тийм жижигэн сувнер яг миний нөгөө унтдаг орны тэнд байдаг байхгүй. Тэр чинь бүр айгүй ядаргаатай юм лээ. Манай тэр том цаг болохоор дуурж байгаа үг нь мэдэгддэггүй эсвэл дээр болохоор мэддэггүй. Ингээд зүгээр урсаад байдаг штэ. Тийм цаг бол дуураад байдаггүй байхгүй. Яг ингэж нэг ингэж явдаг цаг л дуурдаг. Тий. Тэгсэн чи тэр сувнертэй цаг хажууд ингээд орны хажууд байх чи бүр айгүй төвхтэй юм билий. Унтах гад ингээд бүх юм унтрахад гэвсэн чи чүк гэд нэг тийм төвшүүрийн мэдрэмж төрүүлээд тэнгуут тэр цагийн цагийг аваацсан. За тэгэхээр яг ч үгүй өвчтэй хүмүүс зүгээр алдсан юм байна шүү дээ. Чат хэлэгцээ. За. Амьсгалын богдулсан. Цаавар. Манайх шүү дээ. Би бүр айгүй сайн сандаг юм. За манайх дээхэн үедээ одоо ямар ч цагтай байсан байгаа. Ийм нэг нөө ширээн дээр тавьдаг төр гэдэг дуурдаг сэрүүлэгтэй цагтай бол байсан. Тэрийг бол маш сайн мэдж байна. Манай аав чи өглөө эрт явж моон гэл сэрүүлгээ тавиад өглөө босоод тэрнгээрээ босоод гүүхтэй манусыг дагуулж гүгээд тамалдаг байсан. Тэрийг бол айгүй сайн санаж байгаа. Тэгээд тэр үед чинь ийм нэг айлт цаг чинь тавилга шиг байсан. Тийм. Яг тавилга шиг байсан. Тэгээд Оросоос авчирсан байхаа. Янтар гэдэг. За янтар чинь бол дэлхийн бас том л цагны брэндүүдийн нэг юм байлаа л да. Янтар гэдэг ийм том батарей ордог, нэг батарей ордог тийм кварц цаг одоо тэр үед кварц цаг гэдэг чинь тун ховор бас л нарийн нанд л юм байж. Тэгээ кварц цаг авчираад тэгээд том өрөөнд нэг гой байрлуулсан байхгүй юу. За тэгээд байрлуулсан байжсэн чинь ах битээр чинь бас нийлээд бас юм хийнэ. Хоёулаа буулгаж ирж харъя. Материал яаж ажилтдаг юм бэ харъя гэд. Тэгээд чи ингээд нэг эвтэхээ ингээд өлгцэн. Нэг гоё хээт цаг нь ингээд байгаа те. Цагныхаа гадуур нэг гоё хээтэй. Тэгээд тэрнийхээ гадуур ахаа хүрээтэй тийм ганган л цаг л да тухайн үедээ. Тэнгүүд нь мань хоёр нөөдхийг нь сандал мандал тавьж агаад нэг юм аваад тэгээ аваад буцаагаал одоо бодол ахалт дээр гараа байдаг. Тэгээ доошоо надад өгөхт нь би гэж нэг салгасан юм алдчих л таарна шүү дээ энэ чинь. Би яг тэрийг алдах гал тэнд зогсож байгаа юм чинь. Тэгээ алдаад нөгөөт чи өнхрөөд тийшээ өнхрөөд тэгээд нэг манайх чинь юм том өрөө галтгой хоёрын хооронд хаалгач гэж юм байхгүй нэг жижигэн довжоотой юм байдгээс. Тийшээ очиж мөргөөд тэгээд цадлал руу гараад явцсан. Базар. За одоо ингээд алгуулдаг юм байна гэсэн чинь. Очоод үзсэн чинь яг нэг ингээд нэг гадна талынхын хүрээний нэг хэсэг нь хагарцсан байсан байхгүй юу. Тэгээ ингээд нөгөө хэмэн бол зүгээр. Тэгээд ах маань хоёр балиар залтай заяа.
хүрээг нь тэр чигээр нь авсан. Яа. Хүрээг нь тэр чигээр нь аваад нөгөө нэг хээгийн үлдээгээд хүрээг нь тэр чигээр нь аваад тэгээ үзээд ингээд ингээд гоё юм байна. За тэгээ хоёул айдас төгшүүлтэй шүү дээ тэр чинь юу яатсан. Гим хийсэн хүмүүс ч гэлбэлзээд цацаа буцаагаад кялсуулах чигээд. Тэгээ нэг гадна талын хүрээг нь аваад хээр байж байгаа учраас гадна талын хүрээг нь аваад өлгцсөн чи манай аав ээж хоёр мэдээгүй. Тэрийг настай санууц. Хизээ хойно л хэлсэн л дээ ингээд. Хөө хэлцэх хугацаа дууссан дараагаар л хэлсэн л дээ. Түүнээс ч бол тэр чинь амар том дүгэл штэ. Тийм штэ. Тэгээ яг аав ээж хоёр яг ингээд хүрээтэй мөрөөтэйг ингээд чэйжлээд манай цаг иймдээ гэж чэйжлж амжаагүй байсан үе яахгүй. Тэгэд нэрээ ийм л хийтэл байсан баг гэж бодол тэгээд бодсон. Юу манай юунд цагдаад ажилладаг байсан. Тэгээд цагдаагийн шилдэг ажилтан болоод намайг ч одоо хит байсан 6 7 настай л байсан юм да. Бүр нэг амар гоё дөрүүлжин хөхөөтэй цагаар шагналт юм байна. За нөгөөд ингээ хандаа авчид өлөглөө. Тэгэл юу цаг болохоор хөхөн ингээ уршаагаа гарч ирээд онгодог. Тэгэнгүүт би яаж тоглодог байсан гэхэлэр цаг болохыг хүлээж агаад гарч ирэнгүүт урдталт нь гараараа ингээ хөхөөж хааж тоглодог байсан. Тэгсээр байгаа дэвлээц. Уг нь бол яг тэр нөгөө цавилгачин цагшин тухай үед бүр яг тавилга шиг тэгээ үнэтэй цагнууд бол өстой амар үнэтэй. Ялангуяа хөхөөтэй цаг чи бүр ийм нэг босоо стинк шиг юм байдаг шүү дээ. Тэгээд тэр чинь нэг ийм нэг хоёр боргоцоогоор ингэж нөгөө нэг юу яадаг. Ингээ энэ чинь ухаанда цагаа түлхэж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд ингээд буцаад дээшлэхлээр нь ингээд нөгөөдхөн дэдэлтэй гаргалаа нахаад буцаагаад рок гэдэг тийм байсан те. Тэгтээ тэр нэг хөхөө нь одоо яаж дуурдаг байсан юм бол тэр батарей байсан юм бол яадаг байсан юм. Харин одоо жоохон байсан болохоор санахгүй ямар ч байсан хөхөө нь уушаа гарч ирэл донхтаад идэг байсан. Нэг ийм хавчдаг юм шиг сунж ирээтэй тэгээ гарч ирж күк гэж буцаад орчдөг тийм нөхөр байсан. Тийм хөхөөтэй цагтай айл бол өстой баян айлдаа ордог байлаа шүү. Чика айлдаа ордог байлаа. Одоо ч нөгөө байгууллага шилдэг ажилтан болсон хүмүүстэй бүр амар үнэтэй цантай. За ер нь бол машин зурагт гээл аюу том бэлгэнүүд өгдөг штэ. Тэрнтэй л адилхан тухайн юм бэлгэлний тим үнэтэй цантай юм тийм шүү. Хөхөөтэй цаг бэлгэлнэ гэдэг бол ер нь баг машин бэлгэлж байгаатай л адилхан л. Ер нь тэгээд нийтлэг дундаж бэлэгч нь халуун савны дотор байсан гэж бодохгүй юу? Тийм штэ. Халуун савны дотор гэж нэг лаг бэлэг байлаа штэ. Тийм. Дугуй болонтаа халуун савны дотортой өгчээ. Амар лаг бэлэг авсан. Тийм л байсан шүү дээ ер нь бол. Саран цэцэг комент хийсэн байна. За хөхөөтэй цагтай байсан. Нэг цаг болоод хөө гарч ирээд дуурдаг байсан. Механик урд гинжтэй, гинжин боргоцоо шиг хөндрүүлэгчтэй байсан гэдэг. Яг л хэлж байна. Одоо хаа нэрээ сүүлийн үеийн цагнууд бүр янз бүр болсон байлээ. Яг гэрийн нөгөө нэг хандаа тийм нөгөө юу шиг сувнир шиг хэрэглээд байна. Одоо нар мар шиг ингээд тал тийшгээ цацарч мацарсан амар лаглаа хэлбэртэй. Тэгээ нэг хэсэг чинь тийм нөгөө хэлбэртэй цагнууд аягүй их модонд орлоо шүү дээ. Тэгээ бас энэс гадна шууд нөгөө хан дээр тоог нь наачдаг. Тэнгүүт жижигхэн бүргийн нагаад тэр хан дээр байгаа тоонууд руугаа ингэж заадаг цаг бас байлээ. Ингэдэг ер нь бол тийм зүгээр хан дээр наачдаг. Тийм. Тэр бол гоё юм бэлээ. Тэгээд тэр чин компанийнхаа лого моготой ч юм уу те 12 жил мэлтэй яаж л яаж хийлгэж болдог. Манай монголчууд өөрсдөө үйлдвэрлэдэг байгаа юм байна шүү дээ. Тийм билээ. Тийм. Одоо тэр хөхөөтэй цаг магч нь шүү дээ. Яг хөхөөтэй цагны л загвартай заяа. Гэхдээ электрон бүр юм юу яадаг. Тог могонд залгачдаг. Тэгэнгүүт хөхөө гарч ирж донгодч доотлолт нь хоёр хүүхэлтэй гарч ирж ингэж бүжгэлж чад орж мордог ч байна. Бараг одоо хүүхэлтэй театр юм аа хайшин. Тийм лаглаг цагнууд ороод ирсэн байлээ. Ер нь бол цаг хүн гэртээ цаг авч ганган цаг авч тавиагүй л өстой нэг яз язаараа байна. Би нэр Австралид явж байгаад нэг лаг цаг харсан шүү дээ. Манай нэг найз байсан байхгүй. Зүгээр нэг ийм одоо ийм суурин дээр ганц ийм босоол юм байгаа. Дээрээ ийм нэг 6 жил гэрэлтэй. Босоо ийм гэрэлтэй. Тэгээд тэр нөхөр шүү дээ. Надаас цаг хэд болж ийн гэж асууж байгаа юм. Би цагаа хараад тэд болж ийн гэсэн чинь. Тэрийг ингээд зохингод хоёр тишээ ингээд савладаг заа. Ингээд савладаг. Тэгэхээр цаг нь харагддаг. Ямар сони. Лаг. Амар гоё юм тий. Би өстөө соёлог гэсэн. Ингээд хөдлөхлөөрэ ингээд нөгөө гэрэл чи ингээд олон болж байгаа шүү дээ. Тэгэхээр цаг нь харагддаг. Тийм лаг цаг үзсэн шүү. Тэгээд жишээлбэл гээд ингээд одоо энэ нөгөө нэг юу гэдэг юм технологийн дэвшлиг ашиглаад ингээд хүний санаанд оронгүй сонин цагнууд хүмүүс үйлдвэрлээд эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ танад яг ямар цаг байгаа вэ? Танайг одоо ямар цагаар гангарж байна вэ? Цагаа хаана тавьсан бэ?
Электрон цаг юм уу, түлхдэг цаг юм уу, таваарцсан цаг юм уу, тий. Тэр нь хаанаас авсан, хідээр авсан. Тийм. Гэхдээ яг хідэн цагтай юм. Одоо ер нь гадуур цаг авъя гэвэл ямар үнэтэй байгаа юм. Би бол мэдэх юм алга. Тийм шүү дээ. Ернөөс нь юу яагаагүй сонирхож үзээгүй юм байна. Тийм. За тэгсэн чинь Казуёрыг бичсэн байна. Ийм сэдв орж ирээд гэрийнхаа ханын цагийг ажиглалаа гинэ. Парис дэдэг Эвлийн цамхагтай зурагтай ийм цаг байна л гэж байна. За 15 цаг 21 минут болсон байна. Хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. За тэгээ. Датагаа үржүүлээд нэмэлтээр хурд эргүүлж бэлэг аваарай. Mobicom хамтран ажиллаж байна. За. Mobicom-ийн үрждэг дата. За энэ бол ер нь Mobicom-ийн нэг том брэнд нь шүү дээ. Датаг үржүүлнэ гэдэг бол эдний бол том брэнд. Mobicom дата үржих 2 гэдэг урамшуулда дахиад эхлүүлсэн. 10,000 төгрөг болно. Түүнээс дээш бүх дата багц 2 дахин үржигдэх юм байна. Та 10,000 төгрөгийн дата авлаа гэхэд 20,000 төгрөгийн 10,000 төгрөгөөр дата авлаа гэхэд 20,000 төгрөгийн датаг яг танд бол бодитоор нөхөх нэ. Тэгээд ч болоогүй нэмэлтээр бэлэгтэй болох юм боломжийг бүрдүүлж гисэн юм байна. За тэгэхээр бэлгэнд нь юу байна гэхээр одоо бид нар ингээд зүгээр дата худалдаж авч ин тэрийгэ 2 дахин үржүүлээд авчиж штэ. Тэрнээс гадна яг энэ үйлдэлийг хийж байгаа хүн болгон бэлгэний эзэн болох хэрэгтэй болж байгаа. Хурд эргүүлнэ гэсэн үг л дээ. За хурд эргүүлнэ. За. Хурд эргүүлээд юу авах вэ гэхээр iPhone 16 Samsung S25 Ultra одоо хамгийн сүүлийн үеийн загваруудыг ирж шít гар утасны. Тийм ээ. Тэгээд ZTE Nubia Neo 2 гэдэг энэ бол нөгөө батарей нэрээс гар утасны юу л тоглодог утас гэдэг. За үзүүлэлтээ гар утас лээ. Тэгээд Montpellier 1 саяын төгрөгийн эрхийн бичиг зэрэг юм олон бэлгүүдээс хожих боломжтой. Өдөр тутмын хэрэглээгээ худалдаж аваад бэлэгтэй болох боломжийг ерөөсөө алдаж болохгүй шүү гэж байгаа. За 18-аас 60 насны эрхэм хүндэд иргэдээ 60-аас дээш насч байж болох л үгтэй. Та бүхэн Mobicom-оос датагаа аваад 2 дахин үржүүлж Mobicom-оос дата авах болгондоо 2 дахин үржүүлсэн датаг хүлээн аваарай. Лавлах утас нь Mobicom-ын дугаартай хүмүүс бол 22 руу ярьж байна. Эднийх нөгөө нэг ингэж нөгөө идрүү залгах уу гэж ингэ төөрүүлэхэ болцсон гэсэн. За. Амар. За өөр операторын дугаараас бол 1822 гэдэг ийм дугаараар залгаарай. Ингээд бидэнтэй хамтран ажилласан датагаа үржүүлээд нэмэлтээр хурд эргүүлж бэлэг аваарай урайтай Mobicom-д баярлалаа. Баярлалаа. За эхний сонсогч холбогдсон маань 90-20 өдрийн мэнд. За, кошетнэ сайн. За сайн байна уу? За танах ямар цагтай байгаа бэ? За би 2010 оноос хойш гар урлал хийдэг байлаа. За. Дандаа ойдог, наадаг, шигдэг, шигтэй дандаа ойдог байлаа. Тэгээд гэрийнхэн цагнуудыг нөгөө дандаа дэлгүүрээс нэг ханны цаг мод аваад тавьдаг л байсан. Тэгээд ягаад ч юм тэртээ цаг ойш тавья гэж бодоод. Тэгээ одоо миний 11 онд байсан цаг маань хаашаашаа миний 1 метрийн хэмжээтэй. За. Тийм том. Тэгээд маш жижигхэн хөтэй дааван дээр ойсон тийм зүрхэн хэлбэртэй битүү сарнаатай. Тэгээ хажууд нь ханыхан төрсөн өдөр зориулсан. Хандаа зориулсан шүлгсэн дөрвөн мөрттэй. Тийм цаг ойж тавьсан байгаа. За тэгээд нөгөө нэг яг ийм нөгөө нэг юуны цагны гол авчираад голд нь суулгацсан юм байна тийм үү? Тэгэж штэ. Одоо тэгээ тоонуудаа бол дандаа шүрээр хийхэд хийсэн тоонуудын доор шүрээр зүрх хийхээ. Тэгээд цагны зүвч яг нөгөө өөрөө чинь түрүүний хэлдгээр урсдаг гэж байна, урсдаггүй гэж байна. Тэгээ яг урсдаггүйг нь аваад жаасны газар очиод угсруулад жааслуулч тэгээ ойсон зүйлээ. Чом зүгээр. Тэгээ хаашаашаа 1 метрийн хэмжээтэй тийм том цаг том байна. Би өөрөө тэрэндээ хайртай угаасаа тэр цаг надтайгаа л дуусах. Хүүхдүүд бол миний юмнуудыг нэг тоодгүй. Хүүхдийн өрөөнд болохоор хөөрхөн өдөр шөнө гэсэн юм талсан бас юм жижигхэн хөөрхөн бас хүүхдийн цаг оёо тавьсан. Ингээд ийм гараараа ойсон 2 цаг байна да манай. Дандаа дуу чимээгүй. Тэр хугацаа зарцуулж ойсон бэ? Том зурганд бол деталаас уран зураг бол бүр их удаж ойно. Яг цаг болохоорс бит битүү зураг биш учраас 50% оёлттой зураг учраас нэг сар бол ойсон. За. Таны хүмүүс сонсогчдын групп дээр цагныхаа зургийг оруулаад өгөөч харъя л да санаа оноо авъя л да л гэж байна. Уг нь би за манай группийнхандаа бол би харуулж ирсэн. Манайх ч нэг ангийн групптэй шүү дээ. За. Тэрэн дээр харуул. Болно. Одоо тэгвэл бүгд нээлттэй харуулах нь дээ. За. Ер нь бол одоо би нэг 1000 зураг л ойсон дээ тий. За баярлалаа. За холбосон байрлал өдөр сайхан өнгөрүүлээрэ. За.
Ингээд янз бүрээр харин хийгээд байгаа байхгүй юу? Гэхдээ одоо бол энэ сэтгэлгээний тэ цар хүрээ бол ингээд юуг болж хязгааргүй болж хүмүүс яаж л бол яаж цагтаа болж болохоор болж. Тий. Яг үнэ. Бүр юугаар л бол юугаар хийж болохоор гэсэн тий. За дараагийн сонсогч 9017 өдрийн мэнд. Анаа. Байна өдрийн мэнд. Сайн байна өдрийн мэнд. Сайн байна уу? За танах ямар ханы цагтай вэ? За би нөгөө нэг таарийн ярьж байгаа дуурдгуул цагтай. Ямар ч дуу гаргадаггүй. Тийм, бүр нэр юу чанаа. Тэр аюу төвхтэй байдаг болохоор тэгээд нөгөө нэг шүн гэрэлтдэг тийм фосфорцдаг тийм цаг авч ирсэн сүлд Тэмүүгээс авсан 20 хэдэн мянгаар хямдарсан байх юм. Ямар хэмжээтэй? Энэ жижигхэн штэ 30-30 хэмжээтэй. Унтлагынхаа өрөөнд тавьсан. За. Тийм нөгөө жоохон хүүхдээ болохоор шүн сэрэгтэн цаг маг харахад аюу амар. Яг гэрэл унтраасны дараа нэлээд тод байдаг. Гэхдээ шөнө 3-4 үед бол яг гэрэл нь бүтэрсэн байдаг ч гэсэн орчин өөрөө харах учраас харагддаг. Тэрний өмнөх гэртээ болохоор би Г үсгшгийн булангийн цаг авсан юм а цөмрөн тэгээд нөгөө нүхэн цоолбортой. Тэр цаанаасаа бас нэг уулын зайтай явдаг мөртлөө бас л нэг гэрэл хураагууртай юм уу? Яаж фосфортын яг сайн ойлгоогүй. Тэрнийх болохоор бас шүн фосфортдаг. Мөртлөө гол хэсэгтээ жоохон харагдаад нөгөө тоон булан руугаа очраас яг сайн харагдаж өгөх тэгэнгүүтээ зүүн цагаан дээр хар мөртөн боловч зүүн фосфоргоо болохоор шүн харагдаж өгөхгүй. Тэгээд зүүн дээр нь фосфорын бодог модгаар бодож үтээ тэр бүтлгүүцсэн. Тэрийг Монголоосаа зүгээр онлайн худалдаанаас нэг юм дотроо 30 мянгаар л авч ирсэн. Тэгээд тэр цаг манд байгаа хавцаараа сурсан аштайхан нөгөө хэлбэр галбар юу сайтай болохоор өдрийн цагаар нь хараад тэгээд шүн нөгөө хараад тийм шүн болохоор нөгөө цагаа өөр өрөөнд тавьсан байхгүй юу? Тэгэхээр нөгөө онцлогны өрөөнд болохоор сүүлд Тэмүүгээс авсан цаг маань дайггүй сайхан байгаад байгаа. За баярлалаа. Холбогдож гоё шипи өгсөнд баярлалаа. За. Тэмүүгээс ихэлхэд нэрээ хямдхан явж байгаа юм шүү дээ. Би нэг юм нэг марзан цаг харж ирсэн шүү дээ. Зүгээр цаг нь бол яг л юм зүгээр энгийн нормал цаг аахгүй. Тэнгүүтээ те бүх тоонууд нь доотлолтой ингээд унаад ингээд бүгдээр ингээд овоорцсон заяа. Тэгээд нөгөө хоёр юу нь бол явж байгаа шүү дээ. Зүүн бол дээр байгаа шүү дээ. Бид нар ч нөгөө ингээд насаараа цаг харсан учраас хараал те баримжаагаар тэд болж ингээд харчт юм байна л да. Тэгээд бүх тоонууд нь доор нь унжсан. Тэгээд яагаад тэгсэн гэсэн чинь те ингээд нөгөө нэг тэргүү хоцорчоод байна гэдэг. Тийм бичгтэй. Тий, одоо цаг хараад яад юм. Тэргүү хоцорчоод байна шүү дээ. Одоо энэ лайн гол харж байгаа энэ цагийг манайхан өөрсдөө хийж байгаа юм билээ. Кирилл бичгээр монгол бичгээр юугаа бичсэн биз дээ. Тоонуудаа бичсэн. Энэ цаг юу гоё. Хүмүүсийн нөгөө нэг байгууллагын нээлт айлын шин гэрийн байрны найр майранд очихдоо өгдөг бас гоё бэлгэнүүдийн нэг болчиход байгаа. За. За яар тэгээс өдрийн мэнд. Өдрийн мэнд. Ханы цаг ярьж байна. Ханы цагаа л ярьж байна. Гэрийнхаа ханы цагийг. Одоо зүгээр нэг юм нар шиг нэг тийм нэг цаг байна. Зүгээр уусдаг нь дуурддаг нь. За нар шиг гэдэг нь тэр өнөө засрагтай юу? Гөө зүгээр юм шалтгаан шаарддаг юм нарны засар шиг. Тийм. Миний бодоод байгаа юм. Тийм байна. Зарим нь урд богинтой байдаг те засар. Мөн. Тэр нэр ямар хүн нэр авсан юм бэ? 110 мянга штэ. За. Баттай нэг юм бол нэг 20 мянгаас дээш л шүү дээ. Ханы цаг бүрийн нөгөө. Хамгийн гол ханы цагтаа тэр хүүхэд байгаад нэг том дөрүлж юм биш. Дөрүлж юм байдаг чинь хам цооц. За тийм. Дөрхүүрээр дүлгдэг. За тийм. Тийм цагтаа биш намаанах. Тэрийг онгоолгож би өөрөө дүлхэн тэр дотор нэг төдөлсөд янз бүрээ манууштай. Тийм. Тийм сандал тавиад. Тэгээд тэр чинь нэг юм нэг дүлгэж чаад доотлолтой нэг юм нэг бөөрөнгийн хэл шиг юмтай шүү дээ. Тэрийн тавингууд ингээ гангаад хөдлөөд үзсэн. Тийм доор хураа дүүдэд таавч нэг удаа дүлхэн. Яг үнэ. Тэгэхгүй бол баатун сулдарчдаг. Тийм. Яг. Тэгээд наад чинь ханы цагчээс утгаараа гоё болсон шүү дээ. Доороо тийм нэг бүжгэлдэг юм иргэдэг яг. Хоошо орс руу аягүй их зөөгөл тий. Тэгсэн. Нэг одоо бол гой цаг байж шүү тэр ханы цагнууд. Янз байна. Хаагур байна. Эти шоп дээр байна.
Энти шоп дээр байна. За. Энти шопын тэр цаг зардаг тэр ард нэг тэр дугуй зардгуудын тэнд нэг юм цаг зардаг нэг залуугийнх байна. За. Бүх төрөл байна тэнд. За. 20,000-аас эхлээл дээшгээ юм байна тийм үү? Оо тий 20 ер хамгийн амт нийтийг 20-15 гэж хэлээ. Тэгээ үнэтэй нэр 4-500 мянга гэж байлаа. За. Тэр одоо сая дөрөвний нэг хүн юм хийдэг мэддэг гэж яриадсан шүү дээ. За. Тэр чинь болоод бас тэр залуу дээрээс очоод моторыг авсан байлээ шүү дээ. Тийм голын тий. Голын гэсэн. Тэр залуу дээр гол нь байдаг юм байлээ. Зөө. Тий. Ханы тэг бол одоо бол өстой утгаар зүгээр янз. За, маш их баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Бүр наривчлалтай хэлж өглөө шүү. Тэгсэн бүр хаан зардгийг хэлж өглөө тий. За нэвтрүүлгийн дэмжээ ажигчдад танилцуулаад өргөжлүүлье. Хаан банк дэмжээ ажиллаж байгаа. Хаан банк он дуустал нэг өрөө байр, жилийн автомашин, аялын эрх, хадгаламжийн эрхтэй хамгийн том урамшууллын сантай там талархлын аягныг зарласан байна. За та нэгдүгээрт нь Хаан банкны картаараа хааны постээр гүйлгээ хийх. Хоёрдугаарх нь төвөргийн 6 сараас дээш хадгаламж нээх, сунгах, орлого нэмэх. За гуравдугаарт хааны босоороо орлого хүлээн авах тутамд тохирлын эрхтэй болох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хаан банкны Facebook-ээс авах боломжтой Facebook хуудаснаас авна. За манай нэвтрүүлгийг Хаан банк дэмжиж ажиллаа. Баярлалаа. Дээр манай нэг найз тэгж авсан. Анжаач та нар тэр нэг юм нэвтрүүлгээр нэг энти шоп гэдээ яриад ах юм. Хаана байдаг шоп юм. Би тэгэхээр чи мэдгүй юм чи олон улсын худалдааны төв байгаа штэ энти шоп гэдгсэн чи би өстой мэдгүй би ерөөс очиж үзээгүй чи манайха дагуулад очих л дээ. Хэрэгтэй байгаа чи наран туулыг хийж байгаа штэ чи. Оо балаа юм. Зарим хүмүүс мэдгүй байна хөөе. Би ч гэсэн анх энти шоп гэж юунд эфирт орсныхаа дараа юу яасан сонссон штэ. Тэгээд бас тохоо үед инээд болоод өнгөрч исэн. За эфир хотоос 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар харагдаж байна. За түрүүн энэ нөгөө нэг юуны голоор нэвтрүүлгийн голоор гарсан Монгол бичгтээ Монгол тоотой энэ цагийг хаанаас авах юм бэ гэж хүмүүс комментээр асуусан байсан. Энэ байгаа юм шүү. Тэр доор баг утсан байгаа юм шүү. Аха 99T6 2025 гэсэн дугаар байна. 99T6 2025 одоо яг харагдаж байна шүү. Энэ одоо бодвол өөрсдийнх нь дугаар мөн болов? Мөн бах уу? Мөн байлгүй дээ. Gift shop гэсэн байна тий. Тий энэ нөгөө нэг янз бүрийн юм хийдэг дэлгүүрл болж таарлаа да. За. Гарын урдтай хүмүүс ийм их юм хийж байгаа. Маг хүний мөхцөө. Залгаад бадрах үед дээ. 96 тэгдэг өдрийн мэнд. 96 тэгдэг өдрийн мэнд. Сайн байна. Сайн байна. За танах ямар цагтай байна? Сар яг юм аа. За. Багийнхаа. За. Одоо би чи сониуч хүн байлаа. Манай хайд нэг өнгөр авч ирээд ийм ширээн дээр тавьдаг. Тэгээ хоёр талтай юм хонх нь ингээд хоёр голт нэг юм шиг юмтай. Тэгээд ингээд сэрүүлэг таваа тэрийгээ цогод дуурдаг. Ийм баг айл 5 хүүхдийн дундх нь ахгүй юу. За тэгээд дөрөв өөрөөсөө нэлээд 5-ыг авчихсан 5-уулаа миний гараар ороод дууссан. Заавал заалж үзтiin гэсэн шүү дээ тий. Тий. Баадуугийн задлаад буцаж угсардаг баатар болоо чадахгүй. Тэнгүүт нь Баадуугийнх нь хамгийн сүүлд ордог араагийн нэг жижигхэн төмрөөр гацаагаад тэнгүүт нөө түлхэж байгаа хүн нь түлхэнгүүт нөөх нь таг гэдэг урангууд өөрөө ивчлээ гэж бодохоор тэгээд хаан байгуултаагаар хийдэг байлаа. Тэгээд дараагийн хүн хүрээд ивдэн. Ямар муухай хор юм бэ? Дараагийн хүн хүрээд ивдэн ирээсээ. Тийм. Өөрөөсөө зайлшгүй. Гим санаанд ороод хаваад. Таны тэр нэг гаднах хүрээгээ чи авдаг чи юу ч биш энэ яаж вэ? Энэ бол бидний эрэгтэй хүүхдүүдийн бүгднгийнхэн санаанд бол илбэххэн багтдаг зүйл шүү. Тэр орос цаг одоо тэр барууны систем тэр баатуутай цагийг бол хизээж буцааж угсарна гэсэн ойлголт бол маньюст бол байхгүй юм байлээ. Харин тэр зайгаар явдаг цагнуудыг бол яаж угсарч ийх болохоор юм бэ? Би бас сүүлд бас зайгаар угсардгийг бас адалж үзээд буцааж угсраад явуулаад аюулгүй учрыг олсон. Тэр баатуутай бол ерөөсөө чадаагүй. Тэгээд тэр үед бас нэг ээж бас Унграас нэг ханд үлгэрдэг тийм бугуун цагны хэлбэртэй тийм цаг авчихсан. Тэр нь одоо 23 дахь жилдээ одоо хүртэл явж байна. Бугуун цагны хэлбэртэй гэхэлэр яг л нөгөө нэг юм дөрүүлжин юу шиг бугуун цагны тэр юу шиг хэлбэртэй байдаг те. Алтан шар өнгөтэй цаг ярьж гинөө. Тийм яг зөв. Йоо манай ахын дэдэг байсан шүү дээ. Тийм ээ тийм. Тэр чинь одоо хүртэл явж байна манай. Тэр нэг хэсэг аюу одоосон цаг те. Үнэхээр одоосон. За би сая тэгээ одоо
энэ тийм дайдлал одоо шинээр одоо гэр бүл болох тий. Шинэ байр авах тиймэрхүү тохиол ерөнхийдөө гоё чамин цаг одоо хөвчлэн өгдөг. Тэгээд цагны талаар бол тийм л байна да. За баярлалаа. Холбосон баярлалаа. За одоо энэ манай найруулагчийн өгсөн байгаа цаг бол миний нөгөө махалдаг цаг штэ. Та хүрээг нь авсан гэж энэ бүрхийг хараад яриад байгаа юм. Хүрээг нь аваад энэ зүрх шиг юмнуудыг үлдээгээд яа бас л нарийн ажил штэ энэ тий. Тэгээ манай анзаарахгүй юм бэ тий. Манай аав ээж хоёр болохоор гадуурын юм хүрээтэй байсан гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй. Нөгөө цагаараа гоё цаг шүү гэчээл яваад байна. Айл язуур өөрчилчод агтчихаа тий. Гэтэ угаасаа яг нэг тухалж хараагүй бол мэдэх боломжгүй юм байна л да. Энэ янтар гэдэг бол үнэхээр амар том үйлдвэр. Одоо ч лаг үйлдвэр байх юм. Би бол тэгж бодож байна. Тухайн үед л одоо бүх цаг л янтар байсан шүү. Тийм ба. Монгол айлуудын бүгднгийнхэн цаг баг янтар байсан. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдож та юу лээ элдв шипийн нэвтрүүлэгтэй холбогдноо. За. Комент шатгая. Бага хахад хөөтө цаг л ядаргаатай санагддаг байсан шүү дээ. Өдөр унтаж яхад цаг тутам донготоод гинэ. Надад бол сонирхолтой санагддаг байсан. Хаанаас яаж гарч ирээд байгаа юм бэ? Жохон жижигтэй. Гэхдээ яг хөөтө цагтай байгаагүй. Айлт очихлоор нэг гой санагдаад байдаг байсан. Нэрнгээсээ байгаад те ингээд байнга нөгөөдх гарч ир дуурайд байвал лайтай байж магадгүй тий. За тэгсэн чинь дээрээ хоёр хонхтой сэрүүлэгтэй цаг айл болгонд байсан бахөө л гэж байна. Тийм. Тэр бол өстой айл болгонд байсан шүү. Бараг алтганы ширээн дээр байдаг тий. Тасарчлаа. Сэрүүлэгний юм тустай зүйтэй штэ. Тэр очиж давхралдаж иж дуурдаг тий. Тэгээд яг тэр нөгөөдгийгээ тааруулчаад тэгээд сэрүүлгийнх нь баадууг нь бас жоохон чангалаад явчихна. Унгараас ирсэн айл бүртээ бугуун цаг шиг хэлбэртэй том шармал ханы цаг хууль юм шиг л байдаг байлаа гэж манайхан дэдэг гэсэн тий. Нөгөөдх. Тэрийг нөхөр өстө манай ихч бүр амар юу нандинд өгч илээ. За дараагийн сонсогч гадаадаас холбогдож энэ өдрийн мэнд. Байна уу? За өдрийн мэнд. За та хаанаас бол цагны талаар ярьж. Сараа өнчтөрж байна. Сараа. За. Та маагээд одоо жоохон нам балтчлаа уучлаарай. За танах ямар цагтай сарагч? Манайх одоо яг онцлогынхаа өрөөнд нэг юунда ханда юм том тоотой ингээд ийм том зүгээр нэг энгийн нэг дугуй цагтай. Тэгээд ингээд бууж ирээд энэ галтаа нөгөө зочны өрөө ингээд хоёр талаас нь харж болдог юм цагтай айгүй амар байдгийг. Тэгээд зургтаа үзээд нөгөө хоол моол хийж захтаа энэ талаасаа ингээд харчин эсвэл галтаонд юм хийж захтаа нөгөө галтаонд сууж захтаа ингээд цагаа харсан яг хоёр талаас нь ингэж хардаг юм хандаа тийм одоо нэг годамчны нэг дээр нэг юм стилтэй юм шиг нэг тийм гоё цаг байдаг юм аа ингээд яг хоёр талаас нь харж болдог. Зөв. Тийм цагтай. Тэгээд яг хүүхд багтаа манайх бол нэг юм Орсын нэг юм суйртай нэг юм чулуу шилэн юм хүрээтэй нэг юм ногоон цагнууд өгдөг байсан шүү дээ. Манайд бол тийм л цаг байсан. Тэгээд одоо бол нэг цагт нэг ач холбогдол өгдөг маа. Гэхдээ яг энэ хоёр талаас хардаг цаг чи өөр нь айгүй амар байт юм билээ. Харин тийм юм байна. Тийм. Тэгээд тийм. Та ч одоо галтгоонд хаяа баяж гэсэн хоол хийн үсттэй. За хаяас гэжтэй өдрийн од шиг штэ. Ууц мууцаа өөрөө чигнэн үсттэй. Үгүй штэ. Тэгээд яг бууцаа бол яг чигнэлтэй. Тэгтээ харин тэгээд ингээ хоёр талаас би зүгээр нэг юм хэлсэн. Ийм асуусан. Үзээд сууж захтаа айлууд ч нэг юм нэг минут тавьждаг нэг сэрүүлэгтэй тийм нэг юмтай болсон юм байлээ шүү дээ. Танаа тийм байдгүй л гэж асуух гээд байгаа юм. Цагалтаа нэг төрлийн цагалтаа баадуулаад ингээд эргүүлээд 15 минут дээр нь тавиад орчиход яг 15 минутын дараа чарладаг. Тий. Тийм сэрүүлэг байдгүй шүү дээ. Вирусыг ашигладаггүй шүү дээ. Тэгэл юм үзэж байхдаа ингээд цаг руугаа хилэн хараад галтгоон сууж ивэл дээш нь арны чиний өрөөндөө зургтаа үзээ сууж ивэл цагаа харна. Тэгэл баримжаагаар тэрнээс нөгөө нэг сэрүүлэг нэг байд тохируулаад тавьчихдаг юм байт юм байл нь шүү дээ. Тэдэн минутын дараа бол ингээд нөгөөх нь жимгнээд ингээд дуурайд идэг. Би бол тийм маа гэсэн
гэж бодсон. Тэгээд даанч яваад тэгээд байн хоол игээд идэв юм штэ. Ямар галтгоочод миний эзэмшлийг юм биш болохоор нэг тоодгүй ш. Арай л хулгайн байна чи. Айл ихнэр хүн гэхэд бол арай л хулгайн. Юу хулгай. За Тэгээд манай урдуур ороод хоол хийгээд байгаа ч одоо бидээ царай хийжиж авахгүй. За баярлалаа. Холбосон баярлалаа. Өдрөө сайн өнгөрүүлээрэй. За баярлалаа. Тэг амжилт хүсье. Монголчноо. За баярлалаа. Юу юм бэлээ? Тэр нэг бууц ихтэй тайруулцдаг чинь манад байдаг өндөгний хэлбэртэй. гэдэг зэрүүлээд байгаа хөөхөө. Тэрнээс гадна захирал надад нөгөө түрүү жил монитор болоход бэлгэлсэн. Тэр нь яг юм нэг юунд хөрөгчөн дээрээ наачдаг хаа. Нөгөө штамп шиг. Наачдаг соронцтой. Тэгсэн мөртлөө тэрэн дээрээ минута тохируулаад тавьчингууд бас ингэ сэрүүлэх дуурдаг. Тэр бас айгүй өөр юм бэлээ. Одоо сүүлийн үед нөгөө плетгнүүд нь ухаантай болчиход байна л да тий. Цагийн тохируулаад орхичдаг. Тэгэнгүүт дуу сонгуудаа тэт гिचдэг тэгэл болоо тий. Ер нь бол би бол одоо энэ цаг маг байхгүй нэг танхил залуу явах үед бол хамрандаа л найддаг байсан шүү дээ. Үнэртэй л эхлүүлөө. Үнэртч үзэл. Заварг болчтой. Заварг болчихгээл тэгэл авдаг байсан. За тэгэхэд яг л болсон байдаг. Болдог л байсан тий. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өнөөдрөөс өглөө бүрэх суурайтаагаар GatPro нэмэх ашигтай бактери хамтран ажиллаж байна. За. GatPro 10 нэмэх нь явж байна тийм үү? За бид нар GatPro-г бол бас нэлээд олон удаа таавахандаа танилцуулсан. За GatPro 10 нэмэх гэдэг маань бол дотроо 24 тэрбум ашигтай бактеритай ийм насан туршидад зориулсан бүтээгдэхүүн байгаамаа. Яг үнэ. GatPro 10 гэдэг нь өмнө 10 тэрбум ашигтай байж байгаад одоо 24 болсон учраас GatPro 10 нэмэх гэж хэлээд байгаа юм шүү. Plus гэж хэлээд байгаа. За тэгэхээр ашигтай бактерийг ер нь өдрөө болгон уухын давуу тал нь юу байна вэ гэхээр хоол босруулах хэрэгсэл системд аягүй санаар нөлөөлдөг. Хоёрдугаарт гидсний тэр ашигтай бактериуд хэвийн эрүүл олон тоогороо байна гэдэг чинь бидний тархлаа унахгүй тэгэхээр ханиа томоо хүрхгүй ямар нэгэн өвчин сэдэрэхгүй тэрнийхээ хэрээр бид нар ийм танд мөнгө өрөхгүй л гэсэн үг шүү дээ. Яг. За 4 давхар бүрхүүлтэй гэдэг байгаа. За 4 давхар бүрхүүлтэйгийн ашиг тус нь юу юм бэ гэвэл амьд бактериуд нь агаарт задарч өгөхгүй. За энэ чинь нэгдүгээр агаарт задраад өгдөг юм байна. Нэг хоёрдугаарт нь амны шүлс чинь бол шүлтлэг штэ. Шүлтлэг орчинд бас хүчтэй юм байна. За тэрийг давна. Дараа нь ходоодны хүчил гэж нэг актер юм байна. Ходоодны хүчлийг давна. Тэгээд зүсний давс гэж нэг юм актер юм байгаа штэ. За энэ дөрвийг даваад одоо яг очих ёстой газараа бүгдээрээ амьд мэнд очиод хийх ёстой ажлаа бүрэн хийдэг энэ одоо бактери бол GatPro 10 нэмэх юм байгаа юм. Яг үнэ. За тэгэхээр Helicobacter-ийн эмчилгээний үед заавал GatPro энэ ашигтай бактерийг хэрэглэнэ. Яа тэгэхээр ер нь манай монголчуудын 80-90% гэлүүдээ юутай байна гэсэн. Helicobacter айгүй өндөр байна гэсэн. За эмч тэгжилээ. Тэгэхээр Helicobacter-ийн эмчилгээний үед заавал хэрэглэнэ. Тэгэхгүй бол таны ходоод шархлаад өргөсөд айгүй асуудалтай болно. Антибиотик эмчилгээний үед бас давхар хэрэглэнэ. Антибиотик хэрэглэхээр чинь нөгөө гидсэн дагуулгадж байгаа сайн мө бүгднийг нь устгachиж байгаа шүү дээ. Тийм учраас бид нар антибиотик эмчилгээний сөрөгөөр давраас сэргийлээд заавал хэрэглэнэ. За мөн өтгөн хаталтай бол гүйлгээ суулгадаг бол өсвөр насны батгашилтай үед дархлаа сэргээх зорилгоор хэрэглэнэ. Яг одоо зуны үйлрэл болоо дийш аялал зугаалж янз бүрийн хоол унд идэн тэр үед хүүхдүүд явж байсан, том хүмүүс явж байсан гидсэн гүйлг нүвдэн сонирн болно, ходоод нүвдэн. Тэгэхээр GatPro 10 Plus энийг заавал авч яваарай. За том хүнийх нь бол нэмэлтээр Б витамины комплекс агуулсан байдаг бол хүүхдийнх нь нэмэлтээр цайр болон селенийг хүүхдийн өдрийн хэрэгцээгээр нь агуулсан юм байдаг шүү. За ингээд бидэнтэй өнөөдрөөс өглөө бүр GatPro нэмэх ашигтай бактери хамтран ажиллаа. Баярлаа. За дараагийн сонсогчийг хүлээж аван 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдноо. За хэдүүлээ цагны талаар, ханы цагны талаар хэдүүлээ хоорондоо ярьж байгаа. Плеткэндээ сэрүүлэхдээ амар байдгаа гэсэн байна. Энэ бас нэрээ нэг хэсэг айл болгонд байсан шүү дээ. Саяны нэг тэр нэг улаан сүртэй. Тий. Нилээ харагддаг байсан тий. Яста зөндөө байдаг байсан шүү. Одоо нөгөө хоёр талтай харагддаг гэдэг цагш яг энийг хэлээд байгаа юм ба шүү дээ тий. Энэ нь ер нь жижиг хөлбөр юм ба шүү дээ. Тэгээ дээрэс нь шүн ч гэсэндээ харагддаг юм байна. Гоё байна. Одоо ч нэрээ технологийн хөгжлөөс болоод тэр миний харсан бол бурдлаг байгаа зү. Зохингууд л харагддаг. Зохихгүй бол ингээ ганц мө 3 ч үлээ 4 гэрэл босоогоороо байж идэг. Тийм л юм байсан шүү. Бууз тавихтаа утасны таймер л тавьдаг болсон гэж тэр бас амар аргатай. Бас тийм ээ тийм.
За та нар ч тэгвэл аргаа олцсон юм байна. Айгу атаархсан те. Хамраараад болгочдөг байсан шүү. За 77 38 83 77 77 88 30 дээр танах гэртээ ямар ханын цагтаа байгаа тухайга орж ирж ярьдаг өдөр байна. За хүмүүсийн яриг сонсон чи би цаг нэг ач холбогдол үүдгүй болтой маа. Өрөө болгонд ханын цаг байна. Бага 6 цагнаас хамгийн хуучин 1990 оны ихээр Оросын янтар цагны үйлдвэрт манайхан захиалж илгэсэн агаар уу гэдэг юм бичигтэй. Яг тийм байсан. Ханын цаг гинэ. Нөхрийн ажлаас бэлгэлсэн цаг гэж. Ийм босоо дөрвөлжинд ийм юутай. Хэлбэртэй. Тэгээд цагныхаа доотлолт агаар уу гэсэн ийм бичгтэй. Монголоор бичсэн. Тийм цаг байдаг байсан. Янтар их нэрээ тийм. Тийм цаг манад байсан. Одоо энэ харагдаж байгаа саяных бол нөгөө нэг нарны цаг штэ. Тий. Манай хотын ийм нарны цаг хаана байсныг мэдвэ? Мэдгүй штэ хаа. Манай хот ч бас нарны цагтай байсан. Саяхны хүртэл байсан. За тэр нь одоо энэ их сургуулийн 1-р байр 2-р байр хоёрын донд одоо тэр номын сан байгаагийн тэнд ийм нэг уурын зуг шиг өндөр дөрвөлжин одоо босоо байшин байсан. Хожим Монгол Японд байсан тий. Монгол Япон одоо бол яг л тэр номын сан байгаагийн хамгийн зүүн өнцгтөр нь байсан гэсэн үг. Бараг зам дагууга ойрхон шүү. Тэрний урд 3 дахь давхар дээр нь баха нарны цаг байдаг байсан. Тэр бол ерөнхийдөө нилээн л төхөд заадаг тийм нарны цаг байсан. Тэгээд тэр нураад одоо бид нарт нарны цаг бас одоо нь харахгүй бид нар яах вэ тий. 88 тэгээд тийм цаг байсан шүү. Бана. Тийм ёо. Өдрийн минь сухатай нөө. За сухата. Таны талаар ярьж байгаа юм уу? Тийм. Ямар ханы цагтай? За. Гэртээ байгаа том өрөөнд нэг ихтэй Туркид ажиллаж байгаад явсан. Авгийн хэлбэртэй. За. Тэгээ дээр нь гоё ингээд гар аюугаар тийм цагаан фосфортой суурин дээр шинхэр ингээд улаан янз бүрийн гоё өнгөнүүд оруулаад чимэглээд ингээд бутцсан тэр нь юм товгордоо харагддаг. Бас 3D маягийн. Тэгээд тийм харахаар зүгээр 5 гэмшиг тэгсэн мөртлөө гоё чимгэлтэн тэгээд цагны зүү тооцоо шөндөө тэр фосфор нь ингээд гоё гэрэлтэй зүү үднээ тодруулаад шүн гоё харагддаг. Гоё юм те. Энэ Туркээс авсан гар урлын цаг байдیں۔ Туркээс дурсгалтаа ингээд нэг 100 орчмоор доллараар. Гоё юм байна гоё юм. Тэгвэл тэр чин тэр фосфор нь сүрхий байхаас өөр аргагүй юм байна. Харин тийм гоё цаг ээ. Бараг 3D харагдах юм шүү дээ тий. Ааха. За өөр ямар цаг байна танад? За өөр жижиг унтлахны өрөөнд Casio гэсэн нэг ихтлгүүрийн номингоос авч ирсэн нэг Casio-гийн бас чимээг гэж уурсаж явдаг. Цаг байна. Унтлахны өрөөнд ерөөхдөө тэрийг сонгодог юм байна тий хүмүүс чимээгүй явдгийг сонгодог юм байна. За. Хүүхдийн өрөөнд бамбуушны хэлбэртэй. Бамбууша? Энд дээр том тоотой хаа. За. Нүд нь ингэж хөдөлгөө. Нүд нь арай хөдөлгөө. Нүд нь хоёр тишээ хөдөлдөг юм байлаа ш. Тэр хүүхдийн өрөөний цагнууд чинь. Нүд нь хоёр тишээгээ хөдлөө чик гэж дуурдаг. Тэгээд юу н октод арай жоохон байсан бол тэр тэдний хөдлөхлөөр айж магадгүй гэдэг гоё сонгоог хаа. Гидсэн дээр нь цаг яваад байдаг. Манайд тог тасраад тэгээд битээр нэг патаранхгүй юм болоодох л. Өө яана. Зүгээр. Санаа зовлоо. Ирчлээ. За. За холбогсон баярлалаа өдрөө сайхан өнгөрөөсэй. За баярлалаа. Сайн өдрийг сайхан өнгөрөв. За. Одоо энэ юу байна? Хоёлоо паспорт чи сая. Одоо энэ харагдаж байгаа цаг шүү дээ. Одоо хэдүүлээ хүн авахгүйгээр сэтгэлээ ярьж. Одоо энэ харагдаж байгаа цаг бол лаг цаг. Энэ чинь хөхөө гарч донгод нь хүүхэд гарч ирж бүжиглэн энэ чинь лаг. Энэ чинь чулуун байсан тий. Үгүй энэ бол гэрт байдаг цаг байна шүү. Энэний хамгийн супер том хувилбар нь бол тэр нөгөө нэг Чехийн Прагт байдаг. Прагийн цаг гэж одоо дэлхийн одон орны цагтай тэр чи юу ч байдаг үлээд би нэг бас дэлхийд өнөөдрөөр бүр амар л орчуулж ярьж ирсэн. Дэлхийд байгаа одоо хамгийн супер цаг гэвэл бараг л тэр. Big Bang биш, Москвагийн нөгөө нэг дуурдаг цаг биш, Big Bang биш. Прагийн цаг тэр цаг бол шүү дээ. Бүх юмнууд нь ингээд хүүхэлтэй шиг хөдөлж мөдөлдөг. Цаг дээр өөр яадаг. Ахаа дээр нь тэр чинь 3-4 цаг байгаа. Зөвхөн цаг заахаас гадна те нэг ингээд нөгөө нэг одоо 6 ямар ордон дээр байгаа байж гэдэг юм уу ингээд бүх юмыг заадаг. Супер цаг практ байдаг. За. Би энэ зургийг харсан чинь нөгөө нэг ихчин байгаа хахад ихчин дэдэг гэсэн юм чулуун цагтай айгүй адилхан санагдчихлаа. Гадналын айгүй бүх тийм нөгөө чулуугаар хийсэн нэг юм цагнууд байгаа дэдэг байсан юм.
За энэ түрээд нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Хамтран ажиллагчаар датагаа үржүүлээд нэмэлтээр хурд эргүүлж бэлэг аваарай гэсэн уриатаагаар Mobicom хамтран ажилласан. За мөн өнөөдрөөс өглөө бүр гэсэн уриатаагаар GatPro нэмэх ашигтай бактери хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээ үлээн унсараа 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Анжгайхаа. За баярлалаа.